Hey, welcome back. Canon English Content-ийн маань 16 дахь дугаарыг хэлэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаар дээр бүгдээрээ 2003 онд дэлгэснээр гарч ирсэн Finding Nemo хүүхэлдэйн кино хэсэгчлэн үзэж амьдрал хэрэгтэй харилцан яриан түгээмэл ашиглагддаг өгүүлбэрүүдийг болон шинэ үгсийг бичиж тэмдэглэж авцгаая. Өмнөх дугаар дээр The Forms of To Be буюу To Be үйлөөгийн хэлбэрүүдийг хэрэглэх тохиолдлуудын хамтаар үзсэн бол энэ удаагийн дугаар дээр Article буюу ялгац гишүүний талаар үзэх болно. Мөн төгсгөлд нь би та бүхэндээ 13 most common phrasal verbs with go буюу go гэсэн үг орсон хамгийн түгээмэл хэрэглэгддэг 13 холбоо үгийг зааж өгөх болно. Та бүхэн бидэнд урам хайрлаад энэхүү сувгийг маань subscribe хийгээрэй. Мөн like, share, comment бичээрэй. За ингээд хичээлд орцгоё. In a couple of days, we're gonna be parents. Yeah. What if they don't like me? Marlon, Oh, really? there's over 400 eggs. Odds are one of them is bound to like you. In couple of days, we're gonna be parents. Хэдхэн хоногийн дараа хоёулаа эцэг их болно. What if they don't like me? Хэрвээ тэд нар надад дургүй байвал яах вэ? There is over 400 eggs. 400 гаруй өндөг байгаа. Odds are one of them is bound to like you. Магадлалын хуваар бол тэдний нэгэнд нь чи таалагдах нь дамжиггүй. Энэ өгүүлбэрээс бүгдээрээ odds гэсэн шинэ үгийг сурч авцгаая. Odds, магадлал, магадлалын хувь, давуу байдал, ялгаа, зөрүү, санал зөрөлтөө. Now, what's the one thing we have to remember about the ocean? It's not safe. That's my boy. So, first, we check to see that the coast is clear. We go out and back in. Now, what's the one thing we have to remember about the ocean? Одоо далай тэнгисийн талаар санаж байх ёстой цор ганц зүйл юу блэ? It's not safe. Энэ аюулгүй биш. That's my boy. Энэ ч л миний хүү шүү дээ. So first, we check to see that the coast is clear. Тэгэхээр эхлээд бид эрэг цэвэр байгаа эсхийг шалгана. We go out and back in. Хоёулаа гарна, тэгээд буцаад орно. See, I suffer from short-term memory loss. Short-term memory loss. I don't believe this. No, it's true. I forget things almost instantly. It runs in my family. Well, I mean, at least I think it does. I suffer from short-term memory loss. Би богино хугацаанд ой санамжаа алддаг өвчтөй. Энэ өгүүлбэрээс бүгдээрээ suffer болон memory гэсэн хоёр шинэ үгийг бичиж тэмдэглэж авъя. Suffer, зовох, зүдрэх, тарчлах, өвдөх, шаналх. Memory, ой санамж, ой ухаан, дурсамж. I forget things almost instantly. Би альфа зүйлийг бараг л тэр даруйд нь мартдаг. Эндээс бүгдээрээ instantly гэсэн шинэ үгийг сурцгаая. Instantly, яг тэр мөчөд, хоромхон зуур, нүд ирмэх төдийд, нин даруй, агсан зуур, тэр даруй. It runs in my family. Энэ манай гэр бүлд дамжиж үргэлжилдэг. Can I help you? Something's wrong with you. Really. You're wasting my time. I have to find my son. Can I help you? Би чамд туслах уу? Something is wrong with you. Really? Чамд ямар нэгэн зүйл буруу байна. Нэрэ шүү. You are wasting my time. Чи миний цагийг дэмий үрж байна. I have to find my son. Би хүүгээ хайж олох ёстой. When life gets you down, you know what you gotta do? I don't want to know what you got to do. Just keep swimming. Just keep swimming. When life gets you down, you know what you gotta do. Амьдрал чамайг сүхрүүлэх үед чи юу хийх ёстойгоо мэдхүү. I don't want to know what you gotta do. Би чиний юу хийх гэж байгааг мэдхийг хүсэхгүй байна. Just keep swimming. Сэлэдэл бай, сэлэдэл бай. And we can't send him off to his death. Darla's coming in 5 days. So what are we gonna do? I'll tell you what we're gonna do. We're gonna get him out of here. We're gonna help him escape. Escape?
We can't send him to his death. Бид түүнийг үхэл рүү нэлгээж болохгүй. Darla is coming in 5 days. Darla 5 хоногийн дараа ирнэ. So, what are we gonna do? Тэгэхээр хэдүүлээ юу хийх вэ? I'll tell you what we're gonna do. Би та нарт бүгдээрээ юу хийх ёстойг хэлж өгье. We are gonna get him out of here. We're gonna help him escape. Бид түүнийг эндээс гаргах болно. Бид түүнийг зүхтахад нь туслах болно. Энэ өгүүлбэрээс бүгдээрээ escape гэсэн шинэ үгийг бичиж тэмдэглэж авъя. Escape оргох, зүхтах, мултрах, зайлсхийх. Okay, don't make any sudden moves. Hop inside my mouth if you want to live. Hop in your mouth, huh? Don't make any sudden moves. Гинтийн ямар нэгэн хөдөлгөөн хийж болохгүй шүү. Hop inside my mouth if you want to leave. Хэрвээ чи амьдрахыг хүсэж байвал миний ам руу үсрээд ор. Please don't go away. Please. No one's ever stuck with me for so long before. And if you leave, I remember things better with you. I do. Look. Please don't go away. Please. Битгий явуулдаа дихүү гуйж байна. No one is ever stuck with me for so long before. Урд өмнө нь хинч надтай ингэж удаан хамт байж үзээгүй. I remember things better with you. Би чамтай хамт байхдаа альва зүйлсийг илүү сайн сандаг. No, I am not gonna lose you again! Dad, there's no time! It's the only way we can save Dory! I can do this! I'm not gonna lose you again. Би чамаа дахиад алдахгүй. Dad, there's no time. Ава, цаг алга. It's the only way we can save Dory. Энэ бол Dory-г аврах цорын ганц арга зам. I can do this. Би үнийг хийж чадна. Dad, you can let go now. Sorry. Now go have an adventure. You can let go now. Та одоо тавьж явуулж болно. Now go have an adventure. Одоо адал явдалтай яваарай. За энэхүү бүгдээрээ Finding Nemo хүүхэлдэйн кино хэсэгчлэн үзэж амьдрал хэрэгтэй харилцан яран түгээмэл ашиглагддаг 35 өгүүлбэрийг бичиж тэмдэглэж авлаа. Одоо бүгдээрээ дараагийн хэсэг болох дөрвөн хичээлдээ орцгоё. Өнөөдрийн дугаарт article буюу ялгац гишүүний талаар үзэх болно. Ялгац гишүүн гэдэг бол нэр үгийг бусад нэр үгээс ялгах үүрэг гүйцэтгэдэг. Ялгац гишүүнийг дотор нь indefinite article буюу тодорхой бус ялгац гишүүн, definite article буюу тодорхой ялгац гишүүн гэж хоёр ангилдаг. A болон N ялгац гишүүнийг тодорхойгүй нэр үгийн өмнө ашигладаг бол the ялгац гишүүнийг тодорхой нэр үгийн өмнө ашигладаг. Одоо бүгдээрээ тус ялгац гишүүдийг ямар тохиолдолд ашигладаг болохыг нь үздэцгээе. Нэгдүгээрт use A if the following noun begins with a consonant sound буюу хэрвээ ялгац гишүүний араас орж буй нэр үг нь гийгүүлэгч аваа үсгээр эхэлж байвал A ялгац гишүүнийг ашиглана. Жишээ нь a cookie, a pen, a fish. Хоёрдугаарт use N if the following noun begins with a vowel sound буюу хэрвээ ялгац гишүүний араас орж буй нэр үг нь их шиг аваа үсгээр эхэлж байвал N ялгац гишүүнийг ашиглана. Жишээ нь an apple, an egg, an elephant. Гуравдугаарт to talk about occupation буюу хүмүүсийн ажил мэргэжлийн талаар хэлэхдээ A болон N ялгац гишүүнийг аль алийг нь хэрэглэж болно. Жишээ нь he is a doctor. Тэр бол эмч. She is an accountant. Тэр бол нэгтлэн бодогч. Дөрөвдүгээрт to talk about something indefinite thing буюу ямар нэгэн тодорхой бүс зүйлийн талаар ярихдаа A болон N ялгац гишүүнийг аль алийг нь хэрэглэж болно. Жишээ нь Do you want to eat? Чи идэхийг хүсэж байна уу? Юу идэх нь тодорхой бус. There's a man in the woods.
Ой модон дотор нэг хүн байна. Ямар хүн хэн гэдг нь тодорхой бус. A болон N ялгц гишүүнийг олон тоон дээр ашиглаж болтгүй гэдгийг тэмдэглэж аваарай. Харин the ялгц гишүүнийг ганц тоо болон олон тоон дээр аль алинд нь ашиглаж болдог. 5 дугаарт when using repeated after noun буюу нэр үгийг дахин давтаж хэрэглэж байгаа үед the ялгц гишүүнийг ашиглаж болно. Жишээ нь I got a dog. I bought a bed for the dog. Би нохоотой болсон. Би тэр нохоондоо ор худалдаж авсан. 6 дугаарт to talk about the only one буюу цор ганц зүйлийн талаар ярихдаа the ялгц гишүүнийг ашиглаж болно. Жишээ нь the moon, the sun, the earth. 7 дугаарт to talk about four direction буюу дөрвөн зүг чигийн талаар хэлэхдээ the ялгц гишүүнийг ашиглаж болно. Жишээ нь the north, the south, the west, the east. Одоо бүгдээрээ сүүлийн хэсэгтээ орцгоё. Өнөөдөр би та бүхэндээ 13 most common phrasal verbs with go буюу go гэсэн үг орсон хамгийн түгээмэл хэрэглэгддэг 13 холбоо үгийг зааж өгөх болно. Эхний phrasal verb go ahead. Go ahead. Энэ нь permission to do something before me буюу ямар нэгэн зүйлийг надаас төрүүлж, надаас өмнө хийх зөвшөөрлийг олгох гэсэн утгатай. Хүмүүс ихэвчлэн энэ холбоо үгийг үргэлжлүүлэн хийж болно гэсэн утгаар ашиглаад байдаг. Гэхдээ яг тийм утгаар бол хэрэгэлдэггүй болохыг анхаараарай. Жишээ өгүүлбэрийг харъя. Go ahead and eat. Надаас төрүүлээд идээрэй. Хоёр дахь phrasal verb go along with. Go along with. Энэ нь to temporarily believe something that may be false буюу худлаа байж болзошгүй ямар нэгэн зүйлд түрүү хугацаанд итгэх гэсэн утгаар илэрхийлэгддэг. Мөн consent or agree to a person or proposal буюу хүний эсвэл ямар нэгэн саналыг зөвшөөрөх гэсэн утгатай. Жишээ өгүүлбэрийг харцгаая. I don't want to go along with this plan. Би энэ төлөвлөгөөний дагуу явахыг хүсэхгүй байна. 3 дахь phrasal verb go round. Go round. Энэ нь to be enough for a group or to move past something by moving around it буюу хэсэг бүлэг хүмүүст хангалттай байх эсвэл аливаа зүйлийг тойроод гарах гэсэн хоёр утгаар илэрхийлэгддэг. Жишээ өгүүлбэрээ харъя. Do we have drinks to go around? Бүх хүнд хүрэлцгээр уух зүйл бидэнд байгаа юу? 4-дүгээрт go away. Go away. Энэ нь often a command to move away from the current location буюу ихэвчлэн одоо байгаа байршлаасаа холд яв гэсэн утгаар тушаах хэлбэрийг илэрхийлдэг. Жишээ нь I wish these bugs would go away. Эдгээр шавшнуудыг эндээс холдоосоо гэж би хүсэж байна. 5 дугаарт go back to. Go back to. Энэ нь to return to a previous location, phase or person буюу өмнөх байршил, үе шат эсвэл хүн рүү буцаж очих гэсэн утгатай. Жишээ өгүүлбэрээ бүгдээрээ харцгаая. Go back to slide 2 please. Хоёр дахь слайд руу буцаарай. 6 дугаарт go back on. Go back on. Энэ нь to choose not to do something as promised буюу ямар нэг амласан зүйлтэйгээ үйл хөдлөл нийцэхгүй байх, амласан зүйлээ биелүүлээгүй, амлалтаасаа буцах гэсэн утгыг илэрхийлдэг. Жишээ өгүүлбэрээ харъя. The president went back on his promises. Ерөнхийлөгч амлалтнаасаа буцав. 7 дугаарт go for. Go for. Энэ нь to try obtain something or someone буюу ямар нэгэн зүйлийг эсвэл хэн нэгнийг олж авахыг хичээх, оролдох гэсэн утгаар илэрхийлэгддэг. Жишээ нь She's going for the gold medal. Тэр алтан медаль авахын төлөө явж байна. 8 дугаарт go in on. Go in on. Энэ нь to become one of a group of people investing in something буюу ямар нэгэн зүйлд хөрөнгө оруулалт хийдэг хүмүүсийн нэг болох гэсэн утгыг илэрхийлдэг. Жишээ нь I went in on a shared office. Би дундын офисын өрөөнд орсон. 9-дүгээрт go off. Go off. Энэ нь to lose one's temper буюу төвчээр алдах, уурлах, хашгирах гэсэн утгыг илэрхийлдэг. Жишээ өгүүлбэрээ харцгаая. A guy went off at a cop.
нэг залуу цагдаа руу хашгирч орилсон. 10 дугаарт go out. Go out. Энэ нь to leave one's home буюу гэрээсээ гарах, гадагшаа гарах гэсэн утгыг илэрхийлдэг. Жишээлбэл харъя. Why don't we go out tonight? Өнөөрөө хэдүүлээ яагаад гарч болохгүй гэж. 11-р go together. Go together. Энэ нь to soothe, to combine well буюу таарах, тохирох, сайхан ослох гэсэн утгаар илэрхийлэгддэг. Мөн шууд утгаараа хамтдаа явах гэж хэрэглэж болно. Жишээлбэл харцгаая. Do these shoes and this shirt go together? Энэ гутал цамц хоёр хослож байна уу? 12 дугаарт go with something or someone. Go with something or someone. Энэ нь to choose буюу ямар нэгэн зүйлийг эсвэл хэн нэгнийг сонгох гэсэн утгатай. Жишээлбэл харцгаая. I'm gonna go with her. Би түүнтэй хамт явах болно. 13 дугаарт go without. Go without. Энэ нь to do something without typical items or people буюу ердийн зүйл болон хүмүүсгүйгээр ямар нэгэн зүйлийг хийх гэсэн утгатай. Жишээ нь He went without sleeping for 2 days. Тэр нойргүй 2 хоног явсан. За ингээд миний бэлтгэсэн кино English video контентын маань 16 дахь дугаар та бүхэндээ хүрлээ. Like, share, comment, тэгээд subscribe дарахаа бүү мартаарай. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.